MC Explains. За би танаас ганцхан асуулт асууна. Усгүн цэвэршүүлэх үйлдвэр тарвга гэдэг амьтан хоёр хоорондоо яг ямар ач холбогдолтой байна? Яагаад заавал энэ тарвга гэдэг амьтныг бид нар онцлоод чухалчилж авч үзээд байгаа вэ? Та бидэрт гоо энгийнээр тайлбарлаж өгөөч. За. Замын тарвга гэдэг амьтныг монголчууд эрт үеэс мэднэ. Тэгэхээр олон улсын байгаль хамгаалах холбоо гэж ийм байгууллага бий. Энэ байгууллага дэлхий дээр байгаа бүх улс оронд байгаа амьтдыг ховордлын зэрэгээр нь ангилдаг. За энэ устж байгаа, устж болзошгүй эмзэг цоотлогоон цөөрч болзошгүй гэх мэтээр ингээ ангилдаг. Гэтэл тарвганы төлөв байдал нь олон улсын байгаль хамгаалах холбооны үнэлгээгээр 2014 онд хийсэн үнэлгээгээр устж болзошгүй гэсэн ангилалт багтсан. Тэгэхээр Монголд байгаа энэ Монгол тарвгыг хамгаалахгүй бол хэдэн жилийн дараа, хэдэн 10 жилийн дараа ч энэ устж мөхнө гэдгийг дэлхийн байгаль хамгаалах холбооноос бидэнд анхааруулсан гэж ойлгож болно. Тийм учраас энэ ус гүн цэвэршүүлэх байгууламжийн төсөл эхлэх цаг үеэс олон улсын санхүүгийн корпорац олон энэ байгууллагуудын бас энэ шаардлага байдаг. Тухайн төсөлд хэрэгжүүлэх газарт оршиж байгаа, зэрэгэлдээ оршиж байгаа ховор амтан ургамлын зүйл төслийн үйл ажиллагааны шууд болон дам нөлөөний улмаас цөөрч устгахгүй байх ёстой гэсэн хатуу шаардлага байдаг. Тийм учраас сүн хайрхан уулын ар хажууд байгаа тарвгыг чухалчлан авч үзсэн. За ингээд байгаль хамгаалах холбооны энэ үнэлгээ мөн энэ төсөл хэрэгжүүлж байгаа Монголын энэ мянганы сордын сан за Америкийн талын бас энэ бүх хүмүүсийн оролцоотойгоор хамгааллын төлөвлөгөө гэдгийг боловсруулсан 21 онд. За энд ч яг төслийн газар широоны ажил нь эхэлсэн. За тэгвэл тэр наривчсан үнэлгээний компани үнэлгээгээр 21 онд 51 бодголт тоологджээ. Харин бид хамгааллын төлөвлөгөө боловсруулах зааман ичих үед нь хийсэн ажиглалтаар бидний ажиглалтаар 67 бодгол ажиглагдсан. Ингээд үзэхэд нэг тарганы олон бодголтой нэг дугаартай дашбүл байсан тухайн үед 22 оны байдлаар бүх нүхийн бүрдгээд GPS-ээр бүрдгээд үзэхэд 2.1 га орчим талбайг нэг бүл эзэмшиж байсан. Ингээ харахаар зэрэг хүн бол тэр нүхнийхээ орчим, дошныхоо орчмол тарвга бэлчиж гэж хардаг. Үгүй. Тэр олон зүйлийн ургамлыг ялгаатай удиралд хүртэж эзлэхийн тулд тэд уудам газар шаарддаг. Бэлчээр ч гэсэн бид малын бэлчээр хязгаарлагдмал байх юм бол мал тарга тавирг авахгүй шүү дээ. Уудам бичээртэй байж гэмээр усан ч тэндээ байна. Мал одоо бус зэрлэг амтны хувьд яг адилхан. Мал амт. Ингээ бодохоор зэрэг бидэнд тоо толгойг тоолох хэрэгтэй болсон хэдэн бодгол байна вэ? Энэ дугаартай дошин дээр энэ бүгдээ болсон. Дараагийнх нь нэг чухал ажил нь 23 оноос эхлээд 8 байсан дош бүл ойширч эхэлсэн. Тэгэхээр энэ тарвны хувьд их сонирхолтой бас танин мэдхийн мөн бас мэдлэг бүтээсэн юм мониторинг судалгаа хийсэн гэдэгт их баяртай байгаа. Энэ зөвхөн хэдэн бодгол байж байгаа хэд болвоо. Тэгвэл 67 бодгол 21 оны намар 25 оны 4 дахь намар 188 бодгол. Тэгэхдээ бас 188 бол сонгон хайрхан уулын бидний ярьсан тэр байшлаас баруун урагшаа агаарын замаар 3 км газарт шилжин байршсан. Яг тэнд харьцангуй цөөн бодгол байна. Тэр нь уулын өвөр ингэл шүү дээ. Тэнд тэгтээ мэдээд ар хажуугийн тийм чиглэг газар байсан. Ингээд аваад үзвэл энэ тарганы бодголын тоон 67-оос 188. За бид ингээд үзэх баргалж 3 дахин шахуу өссөн.
үзүүлэлт байна. Тэгэхээр энэ ус гүн цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаа зүгээр л хэвийн байсан юм уу? Таргунд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй юу гэж бид хэлж чадахгүй. Тоовол байна. Тэдний тогтвортой, сууршилтай мөн амтан чинь үргэж тайван эзэлж чадахгүй шүү дээ. Ойр орчинд нь тэр хүн техник дуурч байна. Тэр олон хүн үзэгдэж байна. Машин техник зорчиж байна. Ихэнх үедээ төслийн хэрэгж ихэнх үед. Энэ үед нь судлаачийн хувьд тарга шууд нүдэнд нь харагдаж айж нөхрүүгээ орохгүйгээр тайван эзлэх боломжийг олох шаардлага тулгарсан. Нэг анзаарсан. Тэгээд тэнд нь 2 метрийн өндөртэй 50 метрийн урт шорон далан байгуулах санал тавьсан. За энэ тавьсан саналыг харин энэ төс хэрэгжүүлэгчид шууд хүлээж аваад далан барьж өгсөн. Тэр далан барьсан шалтгаан хамгийн ойрхон байшилтай байсан дош 1 дугаартай дош бүлийг 50 байлгахын тулд тэрийг байсан. Далан барьсан. Далан яасан. Тэр намар сайхан тарга твэрэг авцсан байсан. Хойтон зун мэдээч хэрэг хавар тарга 3 сарын 20 дээр гардаг. Тэр үед гарахад далан хаацсан учраас нэг талаас нь чимээ бид мэдэн дээ хотын чимээг хязгаарлахын тулд машин одоо олноор зочдог газар дээр бас тийм хаалтууд хийдэг шүү дээ тийм ээ. Дуу сарниулах. Түүнд энэ тэр хүн техник ажиллаж исэн ч гэсэн тусгай багажаар бүрдгэж үзэхэд далангийн байгууламж тал, далангийн тарганы төстэй талыг ингээ үзэхэд нөлөө нь сул. Чимээнийх нь үзүүлэх дарамт нь сул байсан. Эндээс үзэхээр бид багажны дээр дөрөлөө үзэхэд за ямар ч гэсэн тэр далан нэг талаас чимээний талаас нь үзэх юм бол тарганд бас 50 эзлэх боломжийг олгожээ. Усны эвдэрлийг хязгаарлах менежментийн аргыг Америкчуудын хийжсэн аргыг үзэж байсны хувьд тэнд нэвтрүүлсэн. Тэр нь чулуун далан, чулуун тогоо хэмээх юм байгууламж байдаг. Түүнийг санд болгосон. Мөн Монголын мянганы сордын сан за Туркийн Мапа гүйцэтгэж компанийн шууд түүнийг 22 оны 100-аас хийж эхэлсэн. За энэ чулуун далан гэхэр хүмүүс бас тэр болгон буухгүй байж магадгүй. Энийг нэг чулууны далан гэж яг Америкийн индианчуудын эртний 2000-ны тэртех арга гэж би уншиж байсан. Америкийн өмнө чинь цөлтэй шүү дээ. Тэр цөлд тэргэлжээс арга юм байна. Тэгэхээр бас л тэр өрийн ус хөрсийг идэх энэ үйл явцыг нь сааруулахын тулд тэнд далан барьсан. Тэр далан нь юу гэхээр харьцангуй усны урсгалд туугдаад доошоо урсчихааргүй чулууг тэр гууг дамнуулан хөндлөн өрсөн. Хөндлөн. Энэ яаж яанг бол тэр гуу судаг дагсан өрийн ус чулууг цохоод эрчин саарна да. Тийм. Эрчин саарна. Тэр хуйдарсан урсгалчин саарна. Доор нь дахиад 5 м 10 м газрынхаа нөхцөл байдлаас хараад мөн налуугаа бас харгалзан үзээд тэрэн дээр нь бас дахиад ухтуулж хөндлөн чулуун далан өрсөн. Тэгээ энэ цохиодж сударсан өрийн хуйдарсан ус дараагийн хөндлөн далан дээр очиж дахиж хүчин саарад. Тийм байна. Ингээд цаашаа энэ саарсан ус нь хөрсөндөө шингэж үлдээд. Урсаад өнгөрөх усыг хөрсөнд нь барьж үлдээсэн. Тэгснээр ургамлын ургах чийгдэг орчныг бүрдүүлсэн. Боломжийг бүрдэж байгаа тийм. Чигт хөрсөн урсаад явах байсан ус цогцоор байгаад саарсаар байгаад хөрсөндөө шингэж үлдэж байна да. Нэг. За энэ бол одоо тоо толгойг нэмэгдэх бас нэг тий бас нэг тоогооны тухай хэлж байна. Өрийн ус буухаардаг доошоо гүн том юм үүссэн байдаг шүү дээ тоогоо. Тэрэн дотор нь бас чулуу өрөөд шалан дээр нь том чулуу өрөөд хан өөд нь бас ингэ чулууга өрчдөг. Тэгэхээр зэрэг доошоо идэгдсэн хөрс рүү бууж ясан ус чулуун дээр очино. Хөрсийг гэмтээхгүй
эвдрэл төрөхгүй гэсэн үг шүү дээ. Чулуун дээр унаа дахиад доолтон далан. Тэгээд нэг буусан ус энэ цааталт нь бас зөвхөн зуны удиралд буудаг урийн ус бус шар ус буюу хайлсан цасны усыг тогтооход маш чухал гэдгийг бас бид олон жил дараалсан энэ мониторингийн явцдаа харсан. Энэ бүхэн тэгэхээр яаж юу хэлж байна вэ гэвэл тарганы идэж тэжээл болдог ургамлын урах орчныг тэтгсэн чигээр мөн тарга өөрийнхөө бэлчээрэлдэг газар руугаа чөлөөтэй явах боломжийг олгосон. Чулуун далан дамнаад явж байхын зүйл харж л байсан. Ингээд үзэхээр тарганы идэж тэжээл төдийгүй тэдний бэлчээрээ тэтгсэн төдийгүй хөрсний эвдэрлийг сааруулсан. Хөрс эвдрэл тэрээд байх юм бол тэр орчмын газар гүн ухцсан уудам юм ганга болно. Машин, амтан, хүн, мал явах боломжгүй болно. Тэгээ ингээд бодохоор энд хийсэн саяын чулуун далан чулуун тогоо гэхэд маш том системийг энэ уулын хэрийн системийг тэтгэх үйлдэл болсон шүү л гэдгийг хэлж байгаа. Хэрв тэнд тарганы төлөө энэ зүйлийг хийгээгүй байсан бол энэ олон зуны турш дунсан Адар борооны ус илүү уудам газрыг хамарж өргөж тэлнэ. Мөн гүн болно. Хурдсан туугдана. Тэгэхээр тэр тарганы чиглэлтэй хийсэн тэр менежмент хэдл том системийн төвшний менежмент болсон гэдгийг хэлэх гэсэн. Ус гүн цэвэршүүлэх байгууламжийн энэ үдмэс төсөл хэрэгцсэн явдал нь тэнд зэрэгэлдээ оршиж амьдарч байсан болон байгаа амьтдад нөлөө үзүүлсэнгүй жишээлбэл тарга. Тэдний тоолтох нь онширсан, 3 дахин онширсан, тархсан тэлсэн. Нөгөө талаар тарга амьдарч байсан болон өнөөдөр амьдарч байгаа уулын хэрийн экосистемийг бүхэлд нь тэтгэхэд дам маягаар тусалцаа үзүүлсэн гэж хэлж болно. Тэгэхээр бид зөвхөн тарга биш уулын хэрийн экологийн системд бид таргаар дамжуулан дам байдлаар эерүү нөлөө үзүүлжээ гэж. Тарга яагаад 51 байгаад 188 болов бас асуулт. Мэдээж хэрэг энэ дээр магадгүй энэ үйлдвэрийн байгууламж барих хүн байхгүй үед тэнд таргыг хууль бусаар олноор нь агнаж байсан байж болно. Тэнд хуучин юм зэвэрсэн урих бас нүхнээс олддог. Тэгвэл энэ хүн тэнд байнгын хүнтэй болсон мөн тэр орчимд бас камер байршуулсан явдал нь мөн бас судлаач очсон явдал нь аялагчд бас очдог болсон. Энэ нь бас хулгайн анчтыг тийшээ нэвтрэхэд нь садаа учруулсан болов гэж би судлаачийн хувьд бодож байна. Сүүлийн хожим үеийн хурд тундсны энэ зуршлаг сайхан жилүүд тохиолоо өвлөн бас цас унж байла. Олон хүмүүсийн оролцоотойгоор энэ зөвхөн тарга гэдэг энэ амьтныг тойрсон олон үйл ажиллагаа бүгд байгальд ээлтэй эерүү байсан шүү гэдгийг энд хэлээд бүх хүмүүст талархлаа, бүх байгууллагад талархлаа гэж үгийг дамжуулъя. Тарга олон болтугай. Маш их баярлалаа танд. За, таавд амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр ингээд MCA Explains контентын маань энэ удаагийн дугаарт биологч, амтны судлаач Батсайхан бидэнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон тарга хоёрын хоорондын ач холбогдлыг биднэрт маш сайхан тайлбарлаж хүргэлээ. Мөн дээрээс нь тарга гэдэг амьтантай холбоотой танин мэдхүү болон сонирхолтой ажиглалтын үр дүнг бидэнтэй бас ингэж хуваалцлаа. Дараагийнхаа дугаараар уулзцгаая.